Амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа энэ үед ой модны үнц нь урд өмнөхөөсөө илүү нэмэгдэж байна. Дэлхийн улс орнууд байгаль орчноо хамгаалах, нүүрс хүчлийн хийг бууруулахын тулд ойн салбарт онцгой анхаарал хандуулж эхэлжээ. Монгол улсын хувьд ч энэ хүчийг хандлагыг баримтлан ойн нөхөн сэргээлт ойн менежментийг хөгжүүлснээр ойн мэргэжилтний эрэлт хэрэгцээ өссөөр байна. Хүн төрөлхтөн болвол ой модгуугаар амьсгалж амьдрах ямарч боломжгүй. Тэгэхээр яг тэр сайхан ой модыг үүсгэх, бий болгох мэрэгжлийг энэ ой мэрэгчлэр суралцж байгаа оюутнууд маань сурах боломжтой байдаг учраас бидний мэрэгжил бол нэгт маш буянтай, хоёрт одоо маш их аз жаргал кафег яг байглаасаа авч чаддаг тийм сайхан мэрэгжил байгаа. Европын холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах төслөөс Хөвсгөл Сэлэнг Хинтээ аймаг дахь Политехник коллежийн багш нарыг ойн чиглэлээр чадварчуулж Хөвсгөл аймагт ойн техник мэрэгчлэр хосмог сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж сургалтын орчныг гендрийн мэдрэмжтэй хүртээмжийг сайжруулахад нь дэмжин ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн эрэлт хэрэгцээ бол маш чухал байгаа. Шаардлага хангасан, багаж хэрэгслэн дагаад ирчдэг. Техникийн боломжууд бас гарч ирж байгаа. Энэ нь бол өөрөөр хэлбэл ой ажлыг хэлбэрчлэхэд төхөмтэй. Ойн техникчийн ангийн бүх багаж тоногдох хурамж байгаа. За эндээсээ ямар дадлага хийх вэ гэдгээс шалтгаалаад багаж тоногдох хурамжаа сонгоод дадлагын бааз руугаа явдаг байгаа. Мэргэжлийн ойн техникч, ойжуулагчаар суралцж байгаа суралцагчид маань 30% нь яг онлайн чиглэл, 70% нь ур чадвар чиглэл рүү ингээд төрөх байдаг учраас ур чадвар тал руугаа илүү сайн хөгждөг. Стрим төсөл яг орчныг яг бодитоор бүрдүүлээд өгдөг учраас энэ төсөл бол биднэрт нэн шаардлагатай. Дээрээс нь бол материал боловсруулалтын ажил, компьютер техникийн ажлууд гэдэг зүйлүүд орж иж байгаа учраас уламжлалт эрхтэй хүйс давмгаасан ийм салбар гэдэг ойлголт бол орхигдож байгаа. Энэ хүйсийн тэнцвэр бол хангадаад явах боломжтой. Бүгдээрээ нэг багцнуудаа бариад тэгэл бүгдээрээ яг ажлаа энэ тэнцвэр хуваагаад авчдаг болохоор юу нээр амар. За ойн техникч гэдэг маань болохоор яг мэрэгчлэлтний хувьд бол модны үрийг тарихаас бүр ууланд авчиж тарьж ургуулах бүх зүйлээ мэдэж байдаг, хяналт тавьдаг, зааж чиглүүлж өгдөг. Одоо ерөнхийдөө удирдах төвшний хүн багхгүй юу? Тэгээд тэрийг болохоор хүмүүс бас ойлгодоггүй газар шорооны ажил гэдэг утгаараа жоохон ташаа ойлголттой байдаг. Энэ салбарт ажиллахын хамгийн гоё нь бол мэдээж ойн санд явах, сайхан газар орон үзэх. Агаар төлөй янз гоё. Бас хөгжилтэй их юм сурж байгаа. Гоё л. Ер нь хамгийн эхлээд өрөндөө бод үрээ цэвэрлээ. Дээл тэгжит зөндөө өмсөрдөг дөө. Дадлагаар хээрийн ажил, хээрийн сургалт судалгааны ажил явахд өдөө тогтносож нэг гэв бүл шиг бие биенээ ойлгодог. Тэгээд хүмүүстэй харилцсан, мэдэхгүй зүйлээ ах эгч нараас асуун. За тэгээд тэрэндээ бүр дуурлана. Манайд суралцж байгаа суралцагчид маань дадлага ажлынхаа хүрээнд ихэвчлэн тодорхой хэмжээний урамшуул цалинтай байдаг. Аж ахуйн нэгж байгууллагуудаа ингээд гурван талт гэрээ хийгээд ирж очих зардал болон хоол хүнс байрлах газрын мэргэжлийн байгууллагууд том дээрээс нь өдрийн цалингийн хангаж байгаа. Биднийг ингээд ажилуулъя гэсэнд манай сургууль руу тийм бичиг явуулдаг хэвгүй юу? Тэн дээр болохоор цалинтай гарч иж болно. Дутагдж байгаа хүн хүч боловсон хүчин дээрээ бол Политехник коллежтойгоо хамтарч гэрээ байгуулан хамтарч ажилладаг байгаа. За одоо суралцж байгаа хүмүүс бол одоо Монгол улсад мөрдөгж байгаа хөдөлмөрийн хөлсний цалинг бол гар дээрээ авах ийм боломж бол бас байгаа. За манай төгсөгчдийн хувьд бол энэ мэрэгчлэрээ төгсөөд зах зээл дээр бол маш олон ажлыг хийх боломжтой байдаг. За жишээлбэл манай суралцагчид маань төрийн бас байгууллага төсөл хөтөлбөрт хамрагдах, буцалтгүй зээл тусламжинд хамрагдах юм боломжтой. За тэгээ үүнээс гадна төрийн байгууллагуудад болон хувийн компаниудад ажилладаг. Ажлын байрны эрэлт гэх юм бол ерөнхийдөө маш их нээлттэй байдаг. Ямар ч олон байгууллагууд мод тарьж байгаа. Одоо Монгол орны хаанчтай байгаль орчинд хамааралтай бүх байгууллагууд ер нь боломжтой. За мэдээж энэ Хөвсгөл аймгийн Политехник коллежийн ойн техникч мэргэжлээр төгссөн хүмүүс маань бол Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн сургууль, хөдөө аж ахуйн сургуульд бол 3 дугаар курсээс нь ороод ингээд яг ойн инженерийн бакалавр төвшөнд эзэмших ийм боломжтой гэдгээр бол Политехник коллежийн ойн техникчийн хөтөлбөр бол бас их давуу талтай гэж харж байгаа. За тэгээд энэ жил бол одоо энэ Политехникийн коллеж дээр бол мэргэжлийн зөвлөл байгуулад аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч одоо энэ хосмог сургалтын арга зүйг одоо хэрэгжүүлж эхэлж байгаа. Энд ч гэсэн одоо аж ахуйн нэгжүүд бол талархалтай хандаж өөрсдөнд одоо шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж авах юм таатай нөхцөл бүрдэж байгаад бас талархалтай хандж байгаа. Ойдлохор чинь зөндөө их хүн хэрэгтэй шүү дээ. Ойжуулагч, ойн байцаагч,
ойн инженер, ойн зохион байгуулалтын тийм бас удирдаадын хүмүүс хэрэгтэй болохоор ер нь ой тал руугаа сайн сурвал их хэрэгтэй шүү л гэж хэлнэ. Байгаль орчин дээлтэй ногоон мэрэгжил